I'm talking syncopated breathing in love every evening, going 3. Яа сайн бацгаана уу бүгдэнд нь энэ бичлэгийг үзэж байгаа үеийн мэндийг хүргэе. Маш удаан хугацааны дараа бараг жилийн дараа бичлэгээр уулзч байна. Тэгээ ерөөсөө бичлэг хийх сэтэл бичлэг хийх хүсэл ерөөсөө байхгүй байгаа байлаа. Тэгээ яг яагаад бичлэг хийсэн гэдэг гол зорилгоо хүртэл мартчихсан. Гэ нэг хэсэг маш удаан хугацаагаар явлаа. Тэгээд энэ 7 хоног гол нэрээ бичлэг хийсэн л гэл бодхоод л яваад байлаа. Тэгээд өнөөдөр хичээлээсээ тарж ирээд ингээд бичлэг хийгээд сууж байна. Тэгээд энэ удаагийн бичлэгийг ямар зүйл ярих вэ гэдгсэн чинь мэдээж маш олон удаа хийлсэн. Япон явсан талаараа ярих гэж байна. Тэгээ би ярихтай нэлээд энэ тэндээс нь яаш магадгүй. Гэхдээ аль болох тэгтээ дистрата ярих гэж байна. Японы Хирошима, Осака гэдэг хоёр хот руу хотод очсон. Тэнд яах гэж очсон гэдгсэн чинь туршлага судлахаар явсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил хөдөлмөр эрхлэлт тэгээд тухайн оцсон байгууллагыг ямархуу арга хэмжээ авдаг, ямархуу үйл ажиллагаа явуулдаг гэх зэрэг хамгийн гол зорилго маань тэгж явсан байна. Тэгээд бидэд 2024 оны 11 сарын сүүлчээр 12 хүний бүрэлдэхүүнтэй явсан. Тэгээд энэ дотор нь болохоор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч байгаа, асран хамгаалагч эцэгчүүд, багш, сургууль мужуулагч, эмч, тэгээ бас аймгийн төвлөр байдаг төрийн бас байгууллагуудын тэргүүнүүд явсан байгаа. Тэгээд 11 сарын 2-оор 20 хэдэн яг тэрийн санахгүй нийслэлтэй орсон. Тэгээд улсын сарын хүртэл нийслэж эхлээд нийслэг дамжсан. Эхлээд Монголоос Солонгос руу явсан. Тэгээд Солонгосоос чаашаа Япон руу ниссэн. Эрэхтэй бас Солонгосоор дамжиж ирсэн. За тэгээд бид эдийг очиход хөтөж орчуулагч хэрэгч маань тосож аваад бид тэгээд буудалтай байрласан байгаа. Тэгээ буудалтай байрлаад маргааш өглөө буудлын хавлын өгөөд яг очих ёстой газар очихоор явсан байгаа. Тэгээд бидний хамгийн ихний тогтоолцсон газар бол нөгөө буудлаа хүлээлгэж өгөхөөс өмнө яг буудлын тэр явж байдаг далайд бидэд бөөндөө зураг хөргөө авахгүйсэн. Тэгээд бидэд нөгөө аяллаа турш ингээд очих газар маань хөргөж өгч авах хөргөж үйлчлэх тийм автобус хөсөлсөн байсан. Тэгээд тэр автобусанда суугаад эхний газар болох хааны ордон дээр очиж үзсэн. Хирошима тэр тухайн хотын хааны ордонд очиж үзсэн. Айгу гоё юм байлээ. Маш олон зөвлөлтөд явж исэн. Тэгээд бид бөөндөө тэр ордноо үзэж танилцж дуусчаад дараа өдрөмж илүү дараагаар нь шууд тагаан ч илүү яг ихний очих хөстэй газар болох нэгэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө ажилладаг төрийн бус байгууллага дээр очсон. Тэгээд тэн дээр очиод бид эдийг ирсэнгээд айгу хөөрхөн хүлээж явсан. Тэгээд ихний хоёр байгууллагуудаар ороход бид эдийг нөгөө мэдээний сурвалжлагт дагаж явсан. Тэгээд Монгол ирснийхэн дараа тухайн Японы нөгөө хамгийн үндэснийх нь сувгаар бид эдийг нэвтрүүлэг гарч ирсэн. Тэгээд төрийн бус байгууллага дээр очиод ингээд уулзаж танилцаад гэдгсэн чинь хамгийн эхлээд кофений үйлдвэрлэлээр очиод. Тэгээд тэр кофений үйлдвэрлэл яа гэдэг гэсэн чинь кофег ингээд өөр байхаас нь ахуулаад нөгөө найруулдаг бэлэн бүтээгдэхүүн болох хүртэл ингээд тараад ургуулад үржүүлээд тэгээ боловсруулаад ингээд худалдаалдаг тийм үйлдвэр байсан. Тэгээд тэнд ажилладаг хүмүүс нь бүгдээрээ ингээд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажилладаг. Мэдээж хамгийн бага цагаар 4-5 цаг л ажилладаг гэж. Тэгээд цалин үйлсийн хувьд гэх юм бол яг ажилласан цагаараа тухайн улсынхаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс арай нэг доогуур тэгж цалинждаг. Тэгээ бид бөөндөө ингэж очиж танилцаад манайхнаас явсан хүмүүс маань бидэд өөртөө ингээд тэр
хүмүүсээс асууж тодруулах юм асуугаад тэгээд явсан байгаа. Энэ яг ингэж явход ч гэсэн телевизийн мэдээ бэлтгэдэг хүмүүс маань ингээд бид боондоо ингээд бидний зураг бичлэгийг аваад явж исэн. Тэгээд бид нэр өөрсдөө ч гэсэн хэрэгтэй мэдээллүүдээ аваад бичлэг зураг дүүрсэн авсан байгаа. Тэгээд кофений үйлдэл дээр очиод дараагаар нь яг түрүүний хэлсэн төрийн бас байгууллага дээр очисон. Тэгээд тэр хүн маань үүсгэн байгууллага чинь бидийг айгуугай хүлээж аваад өгтөж аваад тэгээд яг байгууллагынхаа үйл ажиллагаа яг Японд ямар зүйл хэрэгждэг төрийн бас байгууллагын ямар үйл ажиллагаа явуулдаг тэгээд хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс нь яг ямар ангилалтай ямар цалин үс авт юм бэ гэдэг талаар мэдээлэлүүд өгч байсан. Тэгээд төрийн бас байгууллагын тэргүүлэгч нь өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүн хүүхдтэй юм билээ. Тэгээд тэр ах юу гэж хэлсэн гэхээр бид нар хүүхдүүдийнхээ хажууд мөнх байхгүй. Хэдийн нэг цагт ингээд яваад өгнө. Тэгээд бидүүдийг байхгүй болсон цагт эдгээр хүүхдүүд маань ингээд өөрийнхөө аваад явж чадвартай мэдлэгтэй боловсролтой өөрийнхөө хүч хөдөлмөрөөр ингээд ажил хийгээд цалин үс аваад ингээд өөрийнхөө амьдралыг өөрөө аваа явждаг байгаасаа хүний царай харахгүйгээр тэгж амьдраасаа гэж хүсдэг. Тэгээд тийм ч учраас энэ төрлийн бус байгуулсан гэж хэлж байсан. Тэгэхээр яг миний санаж байгаагаар яг одоогийн байдлаар Япон улсад бахан хөдөлмөр хэлдэг хүмүүсийг хоёр хэсэгт хуваадаг. A, B гэдэг. A хэсэгт нь болохоор жирийн хүмүүс мэдлэгтэй боловсролтой хүмүүс ажилладаг. Харин B хэсэгт нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хөдөлмөр хэлтийн бүхэл зүйлсийг ингээд зохицуулаад өгөх тийм ингэж хоёр ангилдаг гэж хэлж байсан. Яа тэгээд мэдээлэлээ өгч дуусаад дараагийн газар болох тэр ахын яг ажил дээр нь очсон. Тэгээд тэр нь яадын гэдгсэн чинь Япон улсад ингээд хүүхдийн сургуулийн дүн төвс маш үнэтэй байдаг гэнэлтэй. Тэгээд ихэнх хүмүүс нь ингээд шинэ дүн төвс хичээл явууц авч чаддаггүй өндөр үнэтэй болохоор тэгээд хуучин хэрэгжилсэн дүн төвсүүдийг ингээд угааж цэвэрлж ариутгаж эргээгээд боломжийн хэм дүнээр ингээд борлуулдаг. Тийм газар бидэд очиж танилцсан. Тэгээ яг нэг угааж цэвэрлдэг хэсэг дээр нь бас очиж үзсэн. Тэгээд ажилчид нь болохоор мэдээж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажилладаг. Тэгээд хажуугаар нь хөгжлийн бэрхшээлтэйгийнхээ гараараа хийсэн, гараараа зурсан тэр юмудаа бараа бүтээгдэхүүнүүдийг бас худалдаалдаг гэж хэлж ирсэн. Тэгээд бид бас бөөндөө тэр зүйлсээс нь худалдаа авалт хийж тэдгээр хүмүүсийг үйл ажиллагааг дэмжсэн байгаа. Тэгээд миний хувьд бол яг тэр газраас цам завсан. Тэгээ бас хөргөн жижиг чимэглэлүүд гараараа зурсан зураг эдгээр авсан. Тэгээ бид үүнийхээ дараа бас хуучин цэцгэлгаан дараа гэж асууж янзлаа. Тэгээд худалдаалдаг бас тийм газар очсон. Энэ цэцгэлгаан засварын газрын офстэй бас очиж танилцсан. Тэгээд тэнд болохоор бас л хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дэмжиж ажилладаг. Цэцгэлгааны засвар дээр нөхцөл бас л хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажиллахдаа бас түрүүний хэлсэн богино цагаар ажилладаг. Тэгээд офс дээр зайнаас ажилладаг. Онлайн ажлын дараар хангадаг. Бас засвартай холбоотой мэдээ мэдлэлээр хангаа ажилладаг. Тухайн дүүрэг, тухайн мужийнхаа хэмжээнд том гэгдэх компаниуд, зовон газар, ресторанууд маань нэрийн хуудсан дээр ямар нэгэн тэмдэг хийлэгдэг. Тэгээд тэр тэмдэг яаж байгаа юм бэ гэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ингээ гараараа зурсан, гараараа хийсэн тэтгэр зүйлсийг ингээд тэр яг нэрийн хуудсныхаа хийж өгдөг. Тэгээд ингэснээр нөгөө тухайн юугаар компаниар зовон газар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч хамтран ажиллаж байгаа байгууллагууд нь тэр таних тэмдгийг хараад энэ байгууллага ингээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дэмжиж ажилладаг юм байна гэдэг тэр гол point нь гэж бид танилцуулж өгсөн юм.
Тэгээ хамгийн дараа бүр том байгууллагаар очсон. Тэр нь болохоор Сэргийн Заслын төв. Бид тэрийг очиход юу байгаагүй, хүмүүс байгаагүй, маш том хүмүүс байсан. Тэгээд бид орж танилцаад явж үзээд тэгэхэд ерөөсөө хөгжлийн бишгэлтэй хүмүүсийг ингээ ганцаараа бие даалгах нь бие даандрахт нь хэрэгцээтэй бүхий л зүйлсийг тэнд олгож идэг. Тэгээ сонсголгүй юм байлаа гэхэд дүрстэй карт байдаг ч юм уу карт байдаг. Тэгээ нэг юмтэй яг гараад оролцоход хүмүүстэйгээ харилцахад хэрэгцээтэй бүхий зүйлсийг хүн өөртөө ингэж суулгаж өгдөг, зааж өгдөг. Тийм нэг боловсруулалтын нийгмийн харилцааны техник томд хөрөмжүүд, гүйлтийн зам мөн дасгал хийхэд бүхий л хэрэгцээтэй томд хөрөмжүүд багаж хэрэгслүүдийн хийж бүрнээр байсан. Тэгээ мэдээж хүртээмжийн хувьд бол ярих юм байхгүй. Ямар ч асуудалгүй байсан. Тэгээд нөгөө хоол унд хийхэд галтгооны өндөр нам тэгэл хоолоо хийхэд яг юугаа гамбанц ногоо мах тэдрээ яг яаж байлуулж яг яаж хэрч хөөгээд бүхий л зүйлс ингээд томилогдсон бид нарт өөрсдөө ингээд зориулагдсан томилогдсон тийм багаж хэрэгсэл бүрэн бүрэлдэхүүнээр байдаг юм байлээ. Тэгээ бас тэнд дундаас ингээд бас нэг онцлж ярих зүйл гэх юм бол усан дорох байна өөрөө танилцуулсан угаалга өөрөө тэгээд хоёр хэсэгтэй. Нэг нь зүгээр ингээд хөлөөрөө алхаж явж чаддаг хүмүүс ингээд орох зориулалттай нэг хэсэг. Тэгээд нөгөө талд нь тэр нэртэй хүмүүс усан дороход хамгийн амар хэлбэр ямар ч саадгүй байх тийм зөвшөөрлөлтэй байна өөрөө тогтжуулагдсан байсан. Тэгээ ингээд бид тэр хамгийн гол очиж өгөх ёстой. Хамгийн гол өгөх ёстой ингээд байгууллагууд сая дутагдсан. Очиж үзсэн газрууд байлаа. Тэгээд тэндээс сурах юм маш их байсан. Бидэнд хэрэгтэй бүх зүйлсүүд ингээд байсан. Тэгээ буудлын орлоо гэхэд нөгөө буудлын хаалга нь ингээд ямар ч шат байхгүй, ямар ч довжоо өндөр босоо гэдэг байхгүй. Хаалга өөрөө автоматар ингээд мэдрэгчтэй өөрөө хавьдаг. Тэгээс ялгаан шатны барайл үсгтэй яг тэр үнэтэй хүн зориулагдсан лифтэнд ороод тэр үнэтэй хүн очиход яг ингээд стандартын дагуу юмнууд товчлуур бариул гэх зэрэг юмнууд нь яг стандартын дагуу тийм байдаг. Айгуу гоё л явчаад ирсэн. Тэгээд хажуугаар нь бас аялал зугаалгын шинжтэй зүйлсүүдийг хийсэн, дэлгүүр хийсэн, өөр бусад далайн хэрэг орсон нөгөө 1940 хэд оны дэ 42 44 40 он 1940 оны дайны үеэр Хирошима хот амар том бөмбөлтөнд өртсөн байлээ. Тэгээд тэндээс болоод амар хүчсэн хүмүүс маш олон байсан байлээ. Тэгээд яг тэдгээр хүмүүсийг зориулсан ийм том өсвөр хэмжээний маш том музей бидэд очиж үзсэн. Тэгээд амар яг тухайд болж исэн дэлбэрэлт тэгээд нөгөө яг дэлбэрэлтэн дүртүүд амар үрдэж байгаа хүмүүс тэгээд арайч нэг амар үрдэггүй маш хүнд хэлбэрийн шаргатай амар тухайд үнээр л амар байсан дүр зургийг тэнд ингээд харуулсан байлаа. Тэгээ бид тэрийг очиж үзээ. Тэгээд энэ хүн явж ирсэн. Тэгээд явж ирэхдээ би бүр амар ядарсан. Би бүр ингээд сүултээ алхаж чадах юм болчихсон. Бүр алхаж чадах юм болоод хөлний шүрмэс бүр амар чанга нөгөө гоё гарахуул гээд тэр чигээр бүр амар чангарсан. Тэгэхээр ядарсан. Тэгээд эрчимүүдээ би шууд яг нислэгээсээ буучаад шууд маргааш нь би 10 хоног имлэгт идчихээд аваа нэг хүн шиг болж ирээд тэгээд
ирсэн баа. Тэгээд маш удаан хийн гэж ярьсан байгаа хийж чадахгүй байсан. Их боо явсан бичлэгээ ингээд хийж байна. Гэхдээ би нэг боо явах энэ бичлэгээ би өмнө 2 удаа бичлэг үзсэн баггүй юу? Я хуруугаа гаргаж чадахгүй. Тэгээ бүр цаг гарангийн бичлэг нэг удаа оролдохдоо цаг гарангийн бичлэг хийгээд тэгээд яг оруулах гэхээр амар чанаргүй дутуу ярьсан ч юм уу эсвэл нэг л сэтгэл таалагдахгүй байгаад байсан. Яг одоо ярьсан айгуу тэгтээ яриад дуусчлаа. За нэг тиймэрхүү. Орой цагийн юм бол яг би хичээлээ яваад сургуультай яваад одоо төгсөн гээд дипломын ажил гэж маш олон ажлууд байна. Заримдаа бүр нэг хоног өдрүүд байна. Тэгээд миний биеийн онцлог болохоор ихтгэхийг ядарч болдоггүй. Хоолндгүй хоосоо явж болдоггүй. Тэгээ айл болох унахыг хичээгээл айл болох юм идэж байхыг хичээгээл хоноггаагүй байж гал яваад л үзээд л. Тэгээ сүүлийн бас амар ачаалтай. Хачаалтай театрт эхлэхээр өвч маань сэтрээд бүр ингийн байдгаасаа ингийн зүтгэр байдгаасаа илүү амар алхаж гэж юм авч идэг хоолндоо ингээд жирийн зүтгэр хийх юмудаа ингээд хийж чадах болчдөг. Яг одоо гэх юм бол яг тиймэрхүү байдал үүсгээд л байна. Тэгээд тиймэрхүү байдал үүсгээд байгаа учраас ихэд эмчилгээ хийх төлөвлөгөөтэй байна. Түрүүний цаашин шилээд л зүгж байсан юм шүү дээ. Тэгээд нэг юм хөө. Тэгээд би нөгөө явах явсан айлынхаа юг зураг бичлэгнүүдийг цагийн бичлэг нэг байхгүй. Юу л байгаа зурнууд л байгаа. Тэднээс ингээд хэвлүүлээд яг одоо энэний араас ингээд оруулаад явчих. Тэгээд дараагийн хамшилгаа үлдээ. Баярлалаа.